За сайн байцгаана уу бүгдээрээ. За ингээ эхнийхээ хичээлийг бүгдээрээ зургийн төрөл болоод ялгааны талаар бичгэлье. Учир нь бүгдээрээ зургаа эвлүүлж янзлахын тулд зураг ямар зурагтай яаж ажиллаж байгаа мэдчих хэрэгтэй байдаг. За тэгэхээр ерөнхийдөө зураг маань бол хоёр төрөл байдаг. За тэр нь болохоор raster болон vector гэсэн хоёр төрөл байдаг. За raster, vector гэдэг нь ялгаа нь юу юм бэ гэхээр за бидний өдөр тутмын фото камераар авч болон сканераар үүсгдэг тэр зургуудыг за raster зураг гэж нэрлэдэг байж байгаа. За энэ нэг үндсэндээ пикселээс бүрдсэн зургийг хэлж байгаа. За тэгэхээр вектор зураг. За вектор зураг гэж юу хэлэх вэ гэхээр зориудын дизайнер маань зурж үүсгэсэн. За гэхдээ заавал векторын програмаар үүсгэсэн буюу Illustrator, InDesign, эсвэл Corel гэх мэтлэн тийм програмаар үүсгэсэн тийм зургийг за вектор зураг гэж нэрлэж байгаамаа. За тэгэхээр за raster зургийг бид нар raster пикселтэй зургийг томруулаад 300%-аар ингээд томруулж харах юм бол пикселүүд нь ингэж ардааж харагдаж байгаа бол за вектор бичгийг бид нар ингээд томруулах юм бол за ерөнхийдөө арзаагаагүй тод харагдаж байгаа. За үүгээрээ raster болон vector зураг маань ерөнхийдөө их ялгаатай байдаг. За тэгэхээр raster зураг бол пикселын зураг байна. Raster зураг бол пикселын зураг. За raster vector хоёр зураг маань ерөнхийдөө бол ижилхэн нүдэнд харагдах байдлаар харагдах боловч за томруулаад харах юм бол raster зураг маань ингэж пиксел нь арзааж харагддаг байж байгаа. За тэгэхээр raster зураг бол пиксел нь их байх тусмаа тод сайн харагддаг. За багаар пикселтэй болгоцсон. За raster зураг маань сарниж пикселүүд маань томорж арзааж харагдах нь байна. За тэгэхээр өнгөний талаар үзье бүгдээрээ. За ерөнхийдөө бидний өдөр тутамд өргөн хэрэглэгддэг хоёр төрлийн өнгийг бид нар ашигладаг. За тэгэхээр бидний дэлгэц маань болох юм бол RGB гэсэн өнгөөр харуулдаг бол бидний хэвлэгдээд гараад ирсэн ар дээр байж байгаа бүхий л хэвлэмж материалууд маань smoke буюу CMYK гэсэн дөрвөн өнгнөөс ялгарч харагддаг байж байгаа. За тэгэхээр RGB болон smoke хоёр өнгөний ялгаа нь юм бэ гэхээр RGB өнгийг бид нар дэлгэцэн дээр юм уу дижитал байдлаар харах аль эсвэл веб сайтуудыг үзэхэд бидний үзэж байгаа зүйлс нь RGB өнгөөр харагддаг бол за smoke өнгө маань болох юм бол хэвлэлийн хэрэгцээнд ашиглагддаг өнгөний төрөл байж байгаа. За smoke өнгийг юу гэж ойлгох вэ гэхээр хэвлэлд ашиглагддаг хэвлийн бодит жинхэнэ тийм хорны өнгө гэж ойлгож болох нь. За cyan, magenta, yellow, black гэсэн энэ дөрвөн өнгө маань болох юм бол за хэвлэлд яг байж идэг тийм хэвлийн шингэн болон хурай хорны төрөл байж байгаа. За smoke болон RGB гэсэн энэ өнгөний төрөл маань яаж харагдах вэ гэхээр RGB гэсэн гурван өнгийг давхарлаад харагдмагц нэг үндсэндээ бид нар утгын хамгийн тултал нь RGB өнгийг 255 гэсэн гурван гурвангийн нөх юм бол бид нар цагаан харагддаг. За тэгэхээр энэ гурван өнгийг аль алинтай нь яаж нийлүүлвэл ямар өнгө харагддаг вэ? Ямар өнгө үүсдэг вэ гэдгийг харагдаж байна. За тэгэхээр smoke өнгийг бас ямар байдлаар холиул ямар өнгө гардаг вэ гэдгийг харагдаж байна. За тэгэхээр smoke өнгөний за magenta, yellow, black гэсэн гурван өнгийг холих юм бол хар өнгө үүсч харагддаг. За тэгэхээр хар өнгийг тусад нь K буюу black гэсэн хар өнгийг бид нар бас тусад нь авч хэвлэлд ашигладаг байж байгаа. За тэгэхээр дэлгэцнээр яаж харагдах вэ? За дэлгэцнээр RGB өнгө бол бидний дэлгэц маань угаасаа RGB-гээр харагдуулдаг учраас RGB дэлгэц өнгийг тод харагдуулдаг бол smoke өнгийн ер нь нэлээд сарнсан байдалтай бүдэг харагдуулдаг байж байгаа. За тэгэхээр энэ маань зөвхөн дэлгэц маань RGB учраас ингэж харагдуулж байгаа шүү. За тэгэхээр бидний хэвлэлснээ дараа бол бидний smoke өнгө маань цаасан дээр RGB шиг тод харагдах нь байна. За тэгэхээр дизайнер маань зориудын smoke өнгөө маш сайн тааруулж хийх юм бол бидний хэвлэж байгаа зүйл маань маш сайн тод гарах боломжтой. Бөгөөд smoke өнгөний утгаар бид нар ажиллаж хийх юм бол ямар ч тохиолдолд хэвлсэн яг нэг төрлийн өнгийг гаргах боломжтой болж ирж байгаамаа. За ингээд дараагийн хичээлээр бүгдээрээ уулзцаая.